1-2. Бүлхад урдаа. 1-2. Манайхан дуу могаагүй нөө тэ. 1-2. За ширлээ түгээгээд манайха яагаад өгөрөө. Түгээгээд өгөрөө. Тэгээд нөгөө нэг харбины гэрээний талаар ярьж ирсэн. Тэгээд одоо яг энэ Норк мөгчөөс эхлээд ингээд дандаа жигсаалтын гişүүд орж ирж байгаа болохоор 2-3 бөөгнөлж байгаа тэрий. Тэгээд бас нөгөө нэг жигсаалтын эмхтэй эрэгтэй гişүүч олсон учраас гэж бодоод тэгээд үйл ах дээр хөдөө яваа. Тэгээд дашвал тийм Дорнот аймгийн дашвалуур суманд явна бид хоёр. Тэгээд ах дээр дандаа нэг том сэдв болж маргалцсан. Энэ одоо гацгнаас нэглэг дээр маргалдаа их явсан юм л да. Би Зека вирус гэдгсэн чи үйл ах маань чи өхнийг нэрээр дуудсангүйгээд эндээс ихч маргасан тийм ээ. Тэгэл марганаас царай өөр юмнаас хэлсэн. Ер нь зүгээр эндээс л маргал тэгсэн. Тэгээд яг өөр юмнаас ихэлсэн. Тэгтээ ер нь өөр чи цагтгэлийг өмөөрлөө гэдэг. Тэгэхээр би үгүй чи намын дараах хүн чинь зарчимтай юм ярихгүй яах юм бэ? Гэхдээ намын дараах хүн ч одоо намынхан нэг институтын даргын авчиж чинь намын дараах хүн чинь тэр нэг эсэргүүцч мэдээлэл хийлгүй яах. Тэгээд би бухимдаад энэ дээр уурлаа. Тэрэн дээр би бухимдсан. Ер нь энэ дээр нэг юм яагаад Зека вирус гэдэг байгаа гэхээр энэ улс төрч байна гэдэг чинь өөрөө энэ иргэний эрхээсээ татгалцдаг ойлголт юм аа. Хүмүүс намайг хүнд оромжлоо гэдэг юм. Би иргэнлүү бол ерөөсөө иргэн хүн лөө бол би янз бүрийн нэр хоч өгдөггүй. Энэ улс төрч байхгүй өөрөө сайн дураараа бидний өмнө нүцгэн гараад талах ял гэсэн шүү дээ. Тэгээд энэ хүнийг өөрийнх нь хүслийнхэн дагуул хийж байгаа үйлдэл. Энийг сайн ойлгож өгч байгаа. Тийм үстэй. Тийм ээ. Улс төрч гэдэг чинь ерөөсөө паблик хүн шүү дээ. Тийм. Нийт хүн шүү дээ. Тийм. Өөрөө нь хүссэн шүү дээ. Тийм. Өөрөө хүссэн, өөрөө сонгосон тоо. Хүн үйлж. Тэгэхээр юм ба. Тэгэд яагаад бид өөр яатсан бэ гэхээр ингэхгүй юу? Миний дургу үрсэн юм. Надад дургу үрсэн юм. Гэхдээ одоо тийм. Ингэхгүй юу? Өөрийн аваачаад үйл ахыг өөрийн аваачаад хийхэд алснам яасан. Хаана үсэн. Үйл ахыг өөрийн аваачаад хийх хэрэгээр гүтгэхэд Алтмаагийн Батуулгын Зека вирусын захиалгалт хийсэн шүү дээ. Тэгээд тэрийг гарч ирээд Жамбайн чин ухаандаа гэдэг миний тэгээд дуурах хүрчихгүй юу? Бид өөр яриад гисэн үстэй. Тэгсэн. Тэгээ ер нь энэ шүүхийн тогтоогоо шүүх гин буруудаг нотолцсон юм дээр ингээд байх нь зөв юм уу буруу юм уу? Шүүх гин буруудаг нотолцоод байна шүү дээ. Тэгээ шүүхт идэх юм уу идэхгүй юм энэ дээрс чинь болж. Маргаа эндээс л эхлэв шүү дээ. Шууд эндээс эхлэх юм уу тийм? Гэхдээ би бол эхлээд байлаа маргааны гарааны цэгээ хэлээ. За тэгээ. За манай намын дарга цагтгэрэл ингээд мэдээлэл хийсэн. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн. Тэгсэн чинь чи боо уур болсон. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн. Тэгээ би юм хэлсэн. Гүн чин намын дарга хүн чин тэр инквалт хинч байлаа гэсэн. Би одоо чам шиг тийм Зека вирус хөөхөлдөө инквалт хинч байлаа гэсэн. За юу? Хинч байлаа гэсэн. Нармын дөрмийн давуу хяналтын манай намын хяналттай даргуулсан тийм үү? Одоо манай намын нэг байгууллагын одоо дөрмийн орон дарга одоо дөрмийн хяналттай ороо гэдэг болсон дөрмийн орон дарга. Тэгээд дөрмийн орон даргын шүүхээр одоо ингээд аваад явж байгаа чинь одоо намын дарга нь бол энэ дээр одоо ихтэй цагтэрч бас хэлсэн шүү тийм ээ. Шүүхийн одоо энэ хараалтын сүүл хүндэтгэлтэй хандна гэдгийг хэлсэн. Тийм үү? Гэхдээ өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тэгээ би бол чамтай ойлоо битээр одоо ч битээр маргаа энэ дээр зөндөөл гал гарах байх л та. Битээр ч гал гарах л ядтай болцсон. Тэгээ би бол тэгсэн тийм ээ өөрөөр цогтгорлын зөв штэ. Тэгсэн. Тийм ээ энэ чинь намын нэг байгууллагын даргын авчиад аваад одоо асуудал тавиад байна штэ тийм үстэй. Тэгээ яллаад аваачлаа гэж. Тэгэхээр зэрэг чи чинь бас зөндөөл. Энэ дээр чинь аргагүй ш та. Энэ шүүхийн шийдвэр гаргасан цогтгорл дарга өөрөө хүлэмжшүүлж байгаа тэрийг. Тэгэд дараажийнх нь ингээд улс төрийн хонглоор ширхэх гээд байна гэдэг ингээд яриад эхлэхэд эн чинь өөрөө болж байгаа юм уу хүмүүс энэ логик нь хаана гадаг л гэдэг тахгүй да миний таныг бол жинхэнэ хонглоор ширсэн байхгүй тэгэхэд алснам хаана вэ? Хаана вэ? Алснам яг хаана вэ бэ тэр үед. Тэгээ миний эрдүү хүрээд байгаа юм жинхэнэ хонглоор чирүүлж хонглож юу багт жинхэнэ хууль бус аргаар одоо энийг бол би яриад байгаа юм шүү дээ. Нямбатар хэлсэн үг байхгүй да. Ерөнхийлөгчийн 3 давхрын зүүн жигүүрт шүүгчнэр хэрхэн ямар ял өгөхөө хүлээгээд суудаг болсон гэдэг энэ их хурлын гишүүн Монгол хууль зүйн сайдын хэлсэн үг байхгүй да. Нямбатар тэр үе чинь Нянгалч нь хууль зүйн сайд ус их хурлын гишүүн байсан. Энийг хэлсэн үг. Миний хэлсэн үг биш байхгүй да. Тэгэхэд
Үйл авт маань ял өгөөж явуулсан тийм үү? Одоо хэн нэгэн хүн юу гэдгийг шүүхийг өөрийн болгоцсон гэж үзэж байгаа бол одоо энэ байгаа ерөнхий шүүгчийг ухнаагийн хөрөлцөх гомжийн зандаа шивтэр халтмаагийн батуулах горол тавьсан шүү дээ. Тэгээ хэн тэгвэл тэр яаж байгаа? Ийм лог гарч ирээд миний дургу үрсэн байхгүй даа. Тэгэхээр одоо намын даргыг ингээд мэдээлэлээр бол ингээд харахаар бол яах аргагүй намын дарга лог алдаа хийсэн байхгүй даа. Яагаад гэвэл эхлээд ингээд шүүхт хүндэтгэлтэй хандж байгаа гэж байгаа юм тийм үү? Тэгэн гутаа ахаад ингээ араас ингээ улс төрийн хоригдолтой болж байгаа юм шиг юм ярьж байгаа байхгүй. Энд тэгээд хаана шүүхт хүндэтгэлтэй хараад хаана шүүхийн шийдвэр хүлээн зөвшөөрөд байгаа. Гэхдээ Чамбач нэг юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь ер нь 30 жил шүүх бол зөвлөлтийн шүүх хിവэрэ яваа шүү, социализмын шүүх хിവэрэ байна шүү гэж би хэлээд байдаг тийм. Тийм үү? Хүнийг прокурорын яллах дүгнэлтээр хүнийг ялалдаг тийм үү? Яг үндэ Монголын шүүхийг аваад үзэх юм бол мараасан шүү дээ. Дампуу шүү дээ. За юу, бүр үнэхээр юу гэхээр шүү дээ. Чи Монголын шүүхийн өмнө хүний шудраг шүүхээр шүүлэхээр хангагддаг гэж бодож байна уу? Таны шүүх би өөрөө энэ 30 жилийн турш хамгийн их үдсэн улс төрч бол би. Тийм үү? Хамгийн их гүтгэгдсэн, хамгийн их шүүхтэр очсон, хамгийн их зөвлөлт маягийн шүүхийн одоо энэ машин би өрчсөн би байхгүй юу? Чи шүүхтэр одоо яг онгойлгч прокурор ижил ихтэй байдаг гэж бодож байна уу? Үгүй. Байхгүй. За юу, прокурор дав. Монгол улсад биш одоо энэ манай би одоо яг энэ дээр чамтай одоо чамтай үзэлцэхэд бол би зарим нэг юмыг бол эрт талангүй хэлье. За тэгээ хоёр. Би одоо Тэмүүжин Эрдэнэт гэл ингээд манай намын одоо мундаг болж би Тэмүүжин Эрдэнэт дээр бүгдээ нэг мундаг шүү дээ. Хууль мөл бодоос бол ярих юм байхгүй. Тэгэхээр философи талаас би эднэрийг бол өстой хуулийн болоод манлаад явдаг гэж боддог. Тэгтээ би нэг юм хэлдэг байхгүй юу? Яг үнэ хэлэхэд яагаад өмгөөлөгч яллагч хоёр шүүхийн өмнө тэгш бус байгаад байгаа тийм үү? Тэгш мэтгэлчих боломжгүй. Эхөө тэгш биш шүү дээ. Дандаа прокурор давуу гэдэгтэй. Шүүх бол прокурорын үгийг харж явдаг шүү. Энэ дээр хоёул тэгээд би харин чи байж л та чи жоохон төвчээрх. Тэгээд би хэлээд шүү дээ. Манай шүүх чинь зөвлөлтийн шүүх хэвээр байгаа. Энэ Тэмүүжин юугаа хийжсэн би одоо ойлгохдогчгүй юм шүү. Яагаад өнөөдөр энэ 30 жилийн дараах энэ шүүхийг яагаад зөвлөлтийн шүүхээс салгаад арчилсан шүүх болгоогүй бэ? Би бүр зэрэгсэн шүү дээ чинь ба. Гэхдээ энэ нямдарч жанцын хийдэг шүүх бол ийм л юм байлаа. Зөвлөлтийн шүүх. Ямар нямдарч болоо хуулийн боловсрол гэдэг чинь зөвлөлтийн шүүхийн боловсрол байхгүй юу? Хүндэ жанцгийн хуулийн мэдлэг гэдэг чинь зөвлөлтийн шүүх юм. Яг үүндээ Монголд ч арчилсан нэрийн дор бол хамгийн одоо шудраг шүүх гэдэг нэрийн дор яг зөвлөлтийн шүүх хадгалагдсан хിവэр байна. Би энэ дээр нэг хэлдэг прокурорыг авч үнцүүлэн тусгatan байхгүй. Одоо яг та өөрөө тэр ардын хуралд байгаад үнцүүл батлсан шүү дээ. Прокурорын институцийг тэр чигээр авч үнцүүлэнд оролцсон байхгүй. Манайс өөрөө орон юм байхгүй шүү дээ. Эндээс л алдаа эхэлж байгаа шүү дээ. За чэтээр одоо наачстай би цамтай өөр нэг үнэхээр чамд хэлмээр байна. Яг үндэ шүүх эрх мэдэл гэдэг үн чиний хэлдэг үнэ. Шүүх эрх мэдэл гэдэг бүлэг дотор яваа шүү. Прокурор өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 6 дугаар бүлэг үлээ тий. Шүүх эрх мэдэл гэдэг бүлэг дотор прокурор өөрөөр хэлбэл прокурор шүүх эрх мэдэл дотор гэдэг. Ер нь дэлхийд даяас одоо хачин болно. Яг үнэ хэлэхэд дэлхийд даяар прокурорын хоёр янзын тогтолцоо байдаг. За. Нэг нь шүүх эрх мэдэлтэй харьяалагддаг прокурор. Нөгөөх нь Америкийн шиг цаддаггүй заяа улс төрчдөд харьяалагддаг прокурор. Тэгээ бид нар үндсэн хууль баталж байхдаа за энэ улс төрчдөд харьяалагддаг прокурор арай читэрнэ тийм үү? Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдэлтэй харьяалагддаг прокурор шүүх эрх мэдэл гэдэг хэсэгт оруулсан. За үндсэн хууль дээр тэгж байж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрчдөд хараад тус байлгыг гэсэн. Гэтэ энэ прокурор гэдэг чинь нэстэ нөгөө сурсан юмнасаа салдаггүй зорилгонууд юм байна л да. Яг нөгөө зөвхөн үеийн шүүх эрх одоо улс төрчдийн даалгавар хараагаар явдаг хിവэрэ байгаад прокурорын сэтгэлгээ нь өөрчлөгдөж өгөөгүй. Жинхэнэ шүүх эрх мэдэлээр ороогүй. Харин яг үнийг хэлэхэд одоо манай прокурор чинь шүүх эрх мэдлээ удирдах, шүүх эрх мэдлээ нөлөөлдөг байгууллага болчихсон байхгүй. Нэг юм байгаад байгаа маа. Одоо тэр прокурорын тэр заагч ягаад ороод ингээ би юу гэж хараад байдаг вэ гэхээр энэ Америк чинь жишээ нь прокурорын ерөнхий прокурорын хууль зүйн сайд нь болчихсон үстэй.
Харин яг тэгэхээр Трампын мартаа үстэй тийм Бомб гэдэг чинь. Тэгэхээр улаан цаг. Тэгэхээр юунах юу гэж харагдаад Германах яаж харагдаад байгаа юм бэ гэхээр тэнцээч мөвт хаалтаа прокурор нь шүүхээс би даасан байдалтай л байгаа байхгүй. Тэгэхээр прокурор чинь өөрөөр өгсөн байдаг. Гэхдээ Германы прокурор чинь ерөнхийлөгчийн мэдл байдаггүй. За өөрөө Америк шиг тийм үү улс төрчдийн мэдл байдаггүй. Тий, байхгүй тэр чинь би харин тэр нэг хэлж байна. Тэгэхээр одоо би танд харин хэлэх гээд шүү дээ. Ийм учраас та бол ингээд Монгол зөвлөлт маягийн шүүх байгаа нь үнэн ингээд Вишинский ондор явж байна те. Тэгээ иймэрхүү асуудлууд зарим нэгэн дээр гарч байгаа үнэн. Гэхдээ тав дээр аль нь хэрэг нь үзэг байхгүй. Нэгт хоёр юу гэхээр Монгол улсын шүүх ялцсан шүү дээ яах юм. Одоо тэгээ шүүхээ шигдах юм уу? Тэгвэл социализмын Чойнамаас авахуулаад бүгд тэр үеийнхээ шүүхээр яллагдсан шүү дээ. Харин тэр шүүхийг бид нар шудраг гэж үзэх гэдэг юм уу? Зөв шүүх хизээ шудрагаагүй. Хизээ шудрагаагүй. Яг л тэр улс төрчдийн захиаргаар ялладаг. Зүгээр би жоохон яг үндэ хөгийн инээдэмтэй юм. Энэ аюул тэр Нямбатарч тэр хөрсөгч тэр тийм үү? Энэ шүүгч 3 давхраас ирж одоо захиалга авдаг юм гэдэг тэдний яриад үстэй. Хинч яриаг үстэй. Хэмж мэтэл чөлөөт мэтэл яриаг үстэй. Тэгээ тэрийг янзлахгүй яасан. Янзлдаггүй байхгүй ард намынхан. Эдгээр чи юу гэж янзлах юм? Зүгээр л худлаа тэгэд байцгаад. Тэгээд ирэхээс айно нөгөө шүүхээ хэвээр надаас. Тэгсэн. Тийм нөгөө зөвлөлт шүүхээ. Бүр ус төржүүлсэн. Тэгээд би одоо ч тэр яриаг жоохон би ингэж юм л та. Одоо хоёул сэдвээ ингээд эхлэх цаатаа. За би цогцгорлог бодоод би зөв гэсэн чи яаж байгаа ингээд уурсан тийм үү? Би яагаад зөв гэсэн гэхээр үгүй манай намын дарах хүн намын байгууллага чинь нэг тийм үү? Хариуц чинь даргаыг аваад явж байхад байрлалаа илэрхийлэхээс өөр аргагүй. Гэхдээ цогцгорлог болоод хоёр түндэтгэлтэй хамт нэгсэн. Гэхдээ чи тэр энэс болоод чи зэка вирус гэдэгсэн би үгүй тэр тийм вирус нь ямар хамаатай юм бэ тийм үү? Би бол анхнаасаа чамд нэг юм хэлээд шүү дээ. Би энэ Монголын одоогийн шүүхт итгэдэггүй маа. Улс төрийн захиалга дандаа авдаг юм аа. Улс төрийн захиалга дандаа яадаг шүүдэг юм аа те. Яагаад гэвэл зөвлөлт шүүхийг хадгалсан юм аа. Хэвээр. За би чамаас яагаад за би автогийн тачшээ. Үгүй нэг шүүгч. Яг нэг хуулноочлогдоггүй тийм ээ. Шүүх бүрэлдэхүүнөөчлогдоггүй тийм үү? Бүх юм яг байгаагаар. Гэтэл нэг шүүгч 2-3 удаа өөрийнхөө яг тэр шүүгчд өөрсдөө 2-3 удаа байрасаар одоо итгэл үнэмшлээ сольж шүүсэн ямар ч те нэг болохоор цагаатгаал энэ дээр захиалгад яваад байна шүү дээ. Би захиалгаар тэр дээд шүүхээс ингээд юм өгч байгаа нь үнэ. Би зүгээр энэ дээр лог юм байна. Тэр хөтөн зөвшөөрч байгаа. Би лог юм яриад байгаа. Би хараа энэ хараа та лог ярихгүй болчихсон. Хараа жишээ нь улс төрийн нам гэмт хэрэгтэй хүмүүст дуурах хэрэгтэй юм уу? Эсвэл улс төрийн хоригдлоо болчихлоо гэж дуурах хэрэгтэй юу? Энэ хоёрыг ихлээр хоёулаа ялах хэрэгтэй үстэй. Тийм учраас би цогцгорлыг бол зөв гэдэг нь харин ч би цогцгорлыг бол жишээ нь дотоод бас. Би нэг юм зарчим бариад байдаг шүү дээ. Миний дайсан ч байсан тэр шудраг шүүхээр шүүлэх хэрэгтэй шүү гэж. Энэ бол одоо би ачсан үзэлтэй. Би энэ зарчим дээр хичээж хаасан үзэлтэй. Гэхдээ танарын залуучууд шүү дээ тийм ээ. Үгүй арчлын зарчим юу юм? Хүн шудраг шүүхээр шүүлэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэр зарчимд товсолтой. Гэтэл Монголд шудраг шүүхээр нэг ялангуяа улс төрийн одоо чиний хэлдэг улс төрийн хүмүүсийг шудраг шүүхээр шүүж яах гэдэгт би итгэдэггүй байхгүй. Би өөрөө биеэрээ үтсэн, биеэрээ мэднэ. Яагаад гэвэл би хэлж байна. Шудраг шүүх байхын тулд юу хэрэгтэй? Яллагдагч прокурор, шүүгч хоёр яг өмгөөлөгч хоёр яг тэнцвэр хэрэгтэй байна шүү дээ. Яг ямар хөгийн инээдэмтэй болдог гэж бодож байна Монголын шүүгч. Ямар завхарсан, ямар бузартай болдог гэж бодож байна. Чи одоо энэ шүүх хурлыг удирдах байгаа шүүгчнэр ямар хэргийн материалыг барьж ордог гэж бодож байна чи? Прокурорын боож өгсөн хэргийн материал барьж ордог шүү дээ. Чи боддоо прокурор зөвхөн прокурор ингээд нөгөө хэргийн мөрдөн байцаалтын талаа хэргийн бүх харч тэргийг шүүхэд прокурор бүрдүүлж барьж ордог байхгүй. Өмгөөлөгчийн тийм хэргийн материалыг бүрдүүлсэн материалыг аавн тийм байхгүй шүү дээ ерөөсөө. Бүх юм прокурор боож прокурорын бүх полицик бүх явцгааныхаа бүх үйлчлүүдийг гаргаж өгсөн зөвхөн шүүх тэрнтэй танилцдаг байхгүй юу? Яаж байгаа шүүх? Яг өмгөөлөгчийн боож өгсөн хавц тэрэгтэй танилцахгүй байгаа. Яг тийм юм байдаггүй.
Би тэгээд харин хэлэх хэрэгтэй шүү. одоо би тань Зөвчүүх яг юм байсан. Зөвчүүх бодоод прокурорын боож өгсөн хэрэгээр шүүх хурлыг явуулдаг байсан. Энийг бажаад өгөөч гэж 40 жил хэлсэн. Гэхдээ энэ та нэг юм ингээд хольж ойлгох хаа зөвлөлт маягийн шүүх байгаа институцийн хувьд ингээд тэрийг зөвшөөрч тэгээд зөвшөөрж байна. Гэхдээ нэг юм аягүй сайн ойлгох байх. 18 онд хууль төсчөөд хуулийг дэвслээд би Мелбурн холддог хүн мэдхгүй танихгүй энэ хотыг лөөрцөн өчнөд асуудал ярьдаг. Тэр мөрөнд тэгсэн ч байх. Энэ мэдээж Монгол Ардын намын дээрэмчтэй нэг юм чи. Зүгээр би тэр их хурлын дарга болоод өгөхт нь би нэг юмд тэр хүнийг үнэн хэлсэн байх гэж боддог. Үндэсний аюул байдлын зүйл дээр олон зүйл дээр зөвшөөрч байсан. Тийм учраас намайг өнөөдөр огцруулж байна гэж. Энэ үнэн баг. Яагаад гэвэл энэ гомжийн зандаа шатар очоод энэ гурав чинь хамгийн түрүүнд хийсэн ажил нь үндэсний аюул байдлын зүйл дээр эрх мэдлийг авсан байхгүй да. Үндэсний аюул байдлын зүйл дээр эрх мэдэл авсан биз дээ. Шүүх хуулийн эрх мэдлийг авилгааны тэмдэг газар прокурор шүүх бүх эрх мэдэл үндэсний аюул байдлын зүйл дээр буюу энэ гурвын карманд орцсон байхгүй да. Тэгэхээр та тэр шугамар ороо үз. Урдны юм тохиолдол байсан Монголд. Байгаагүй. Тэгэд энэ хонглоор яг бодит байд босгосон юмараа таныг хэрцэн штэ. Тэгээд би өөрөө тэр зөвлөж шүүхээр чирэгдсэн шүү дээ. Гэхдээ энэ ч жаа бидээд штэ. Энэ гурав нийлж агаад эрх мэдлийг авч иж ингэсэн байхгүй. Арай ч юм байгаагүй. Одоо бол би юу гэж харж байгаа вэ гэхээр гүйцэтгэх эрх мэдэл дээр учрал тэгээд хөрсгөн багаас бямцогт бас хөрсгөн багаас одоо тэг хөрсгөө өөрөө энэ үндэсний аюулгүй байдлын зүйл дээр байгаа энэ эрх мэдэл булаагаад авч эрх мэдлийг сая 126 прокурор юу гишүүнтэй болсон хүмүүс прокурорыг буцаага жаргал сайхан конвертод явуулчих байгаа байхгүй томилчж байгаа байхгүй. Тэгэд энийг л хараачаад гэдэг байхгүй юу би. Тэгвэл яг энэ дээр ингэж таны өнцгөөс харах юм бол энэ дээр тогтворсон конвертод явуулчих шүү дээ. Эсэргүүцэх шүү дээ. Тэгээ юм байсан бол тэр зандаа үеийнх бол наадах чи ингэсэн шүүгээд яа дуграагүй. Өөрөөсөө болохоор хүмүүсийг явуулчаад өөрсөнд дээр нь ирэхээр шударгын тухай ярьж болохгүй шүү дээ. Харин би дандаа хэлж байгаа үстэй. Хүний хангалаар өөрийгөө хангалаар чирлээ гэж орж ирсэн тийм үү? Өөрийгөө хангалаар чирлээ гэж орж ирсэн бусдыг хангалаар чир гэж орж байдаг үст тийм үү? Яг үнэ хэлэхэд энэ төр чиртэрийн санаа нэг нийлнэ. Юу гэхээр ер нь бол зандаа үгийн инквад бол баг шүүхийн өмнөөс би барин ялтна гэж ярьж ирсэн. Тэр байтга их хурлын энэ дээрээс хэлж байсан. Их сайхан хэлсэн үг нь байгаа. Энэ хүнийг өөрөө огцруулж өөрөө явуулах газар нь явууллаа гэж. Өөр нь хэлсэн үг байна. Яг үнэ зандаа хүү бол тийм хүн байсан тийм үү? Юу өөрөө бүр ус төр заалаа тийм ээ? Энэ сайхныг явуулдаг газар би явуул. Зандаа хүү шүүх юм. Тийм үү? Зандаа хүү прокурор юм уу? Яагаад их хурлын энэ дээрээс тэгж байгаа? Яг үнэ хэлэхэд тэр байдлыг харах юм бол энэ зандаа үгийн өөрийнхөө угсарсан системд явж байгаа. Зандаа үгийн нэг аюул том энэ дээр л байдаг байхгүй юу? Тэр өөрийнх нь тавьсан өөрийнх нь угсарсан систем өөрийнх нь эсрэг явна гэдгийг ойлгодоггүй тийм л дураагүй байсан байхгүй юу? Тэгэд ингээд өөрөө ингээд тэр Зика вирус өөрөө чирэгдэж авчихлаа шүү дээ. Энийг өөрийнхөө угсарсан системд өөрөө чирэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ чи тэр зандаа үгийн инквалтыг хогч нь өөрийнхөө угсарсан системд өөрөө явж байгаа хогчин ч гэж яллаад байгаа юм уу? Эсвэл шудраг шүүхийн яриад төлөө яриад байгаа юм уу? Би энэ удаа зүгээр ингээд ийм болцсон бодит байгаа зүйл факт нэм. Тэгэд энийг заавалчгүй гарч ирэл энэ өстө туйлын шудраг инх болд гэж шуулын шудраг хүн байсан энийг буруу ялцглаа гэж ярих хинт хэрэгтэй. Үгүй хинчдэг гэж яриаггүй шүү дээ. Бийждэг гэж яриаггүй, цогтгорлдог гэж яриаггүй шүү дээ. Та гүцэлтэй байлаа шүү дээ. Тэгээд рактдаг гэж яриаггүй шүү дээ. Би одоо яг үнэ хэлэхэд зүгээр хувийнхаа одоо эмоцыг ярих юм бол би яг үнэндээ бол зандаа хөө өөрийнхөө өөдөө шитсэн чулуу өөрийн толгой дээр өгдөөжтэй тийм ээ? Тийм үү? Зандаа өдөр яг тийм болсон. Өөрийнх нь угсарсан систем. За юу? Өөрийнх нь тавьсан прокурор, өөрийнх нь тавьсан шүүхүүд. Одоо өөрөө зандаа үгийн инквад тамлаад шүүхийн тамлаад тэнгуут өөрийнхөө төлөө өвчлчин гэж бодсон байхгүй юу? Тэр прокурор тэр шүүгч нь өстэй тийм ээ? Зандаа үгийн их мэдлэг болсны дараа тийм үү? Өөрийнхөө төлөө явж харагдаач. Өөрийнхөө угсарсан системд өөрөө золиосон явж байгаа юм. Золиор нь бишээ хэрэгийгээд явж байгаа. Би хэрэгийгээд явж байгаа. Золиос ингээ хотлаа ингээд хачих юм яриад ингээд наадгаас нь бодоод байгаа шүү дээ. Бишээ би хэлж штэ.
би зөвлөлт маягийн шүүхийг Монголоод халахаас нааш би бол зөв. Би халмаар энэ зөвлөлт маягийн шүүхээс халмаар энэ. Зөвлөлт нямдар цэтрийн угсарсан зөвлөлт маягийн шүүх одоо хүртэл явж байгаа. Тэрэн дээр ч тэр одоо жишээ нь шүүх жишээ нь хөрсөхийг ерөнхийлөгч биш болсны дараа тийм үү? Хөрсөхийг ичихгүй бариад хийнаад болчих тийм үү? Улс төрийн зорилгоор. Энэ улс төрчид энэ Монголын улс төрчидын энэ бүр үнэхээр дэдэл тэнэг нь энэ байхгүй юу? Өөрт нь үйлчлдэг тэр муу шудраг ус шүүгч нь дараа нь өөрийг алдаг байхгүй юу? Зөндөл жишээ шүү дээ. Одоо ингэ харж шүү дээ. Тийм учраас би 30 жилээр энэ хаа зөвлөлт маягийн шүүхэ болиулаад өгөөч гэж гуйсан. Шүүхийн юуг өөрчлөхийн тулд тэр прокурорыг бушуухан шиг шүүхийн бүрэлдэхүүнээс салах хэрэгтэй юм байна гэж би хардаг. Яг тэр дээд үндсэн хуулийн дээр ороо. Энийг салгаж ээж одоо таны хэлээд байгаа шиг тэр өмгөөлөгчийн төвшөнд аваачихын тулд энэ шүүхийн бүрэлдэхүүнээс салгаж ээж энэ орно. Тэгэхгүй та одоо хэлээд шүү дээ прокурор шүүхийг нөлөөлдөг болчихлоо гэдэг те. Яг тэгчих байна. Одоо жишээ нь өчнөө хэрэг боогт завьсан учраас боогдсон прокурор төр ирчээд инх амглан прокурор олон хүний нэр барьж ордсон. Би энэ Монгол улсын парламент доторх үйл явдлыг за яг 96-аас 2000 он та нараас 3-ыг авч явсан тийм ээ. А тэрнээс хойш ерөөсөө ингэж орж ирдэггүй байжгаад инх амглан прокурор хань эзлөөр гаргаж орж орсон байхгүй. Тэрнээс хойш ахаад энэ жаргал сайхан гэдэг хүн ингээд унтуулчих. Тэгэд ийм нөлөөл байж магад. Гэхдээ би энэ бол нотлогдсон зүйл биш байж магад. Таны яриад байгаа зүйлтэй бол санал нийлж байгаа зөвлөлт маягийн шүүх байгаа. Гэхдээ зөвлөлт маягийн шүүх байна гэдэг Вишинский он шиг бүгдөөрөнгө эзэн олдвол хэрэг нь олдно гэдэг маягаар яваагүй. Зарим хэрэгүүдийг бол бид нар учир шалтгаантай харах ёстой гэж хэлээд байгаа юм. Тий. Нэг ялгаж хоёроо хараасаад гэж үздэг. Үгүй харин тий. Тэгээд одоо чигээр бол одоо чигээр хамгийн гол нь тэр шүүх гэдэг институт, шүүх гэдэг байгууллага шудраг яг үндэ дэлхийн туршлага дээр шүү дээ. Жинхэнэ шудраг шүүхээр шүүсэн шүүлтийг ер нь өөрийгөө хичнээн чи өмгөөлөх гэж оролцсон хүмүүс бол хүлээн зөвшөөрдөг гэдэг байхгүй юу? Яа их одоо аргагүй шудрагаас шүүлээ тийм үү? Тийм үү? Тэгвэл хүн гомддоггүй юм байна. Гэтэл бүр харсаар байтал прокурор дүүлчихэд яллагч талд үйлчилж тийм үү? Нөгөө яллагч нь улс төрийн захиалгатай тийм үү? Тэгээ нөгөө шүүгч нь улс төрийн захиалгатай тийм үү? Тэгээ бүр харсаар байтал би өдөр оточлооны шүүх дээр ч чаардсан таны ирэх дээр юм дээр шүүх хурал дээр ч очиж та. Жишээ нь миний нөгөө нийслэлийн давзууд шүүх хурал дээр болоход тэр нээлттэй болсон шүү дээ. Шаардсаар байгаа тийм үү? Тэгээд заал дээр хүн цуглаа харсан тийм. Харсан хүмүүсүүд шокнд орсон шүү дээ. Бүр улаан цайг бүтгээд хийж байгааг нь харсан гэсэн. Сэтгүүлчд тийм үү? Бүгд харсан шүү дээ. За энэ харьяачдын чинь улаан цайг ингэж тахтай яд юм бэ гэдэг. Тийм. Яг үнэ хэлэхэд тэр нээлттэй шүүхийг явуулж ижиг одоо шудраг шиг тогтоох байдал болсон учраас нээлттэй шүүхийг шаардсан шүү дээ. Та нар үнэхээр намайг буруутан бол нээлттэй шүүгээд өгөө гэсэн. Тэгээ нээлттэй шүүхэд явбал одоо яа их үү тийм үү? Тэгээ бүхэн очиод нийслэлийн давталдах шүүхтэр миний шүүх хурдаг хараад бүгдөө толоос. Бүгдээ заал гайхсан шүү дээ гэсэн. Тэр чугаас шал утгагүй юм болоо бүр энэ ч за арай ихтэрний ч то сүлдө прокурор руугаа уурлаа. Сүлдө шүүгч прокурор руугаа прокурор түнээ бүр ажигаа алдаа тэгсэн. Нөө хэрэг зохиогоо хийсэн. Тэгээ үстэй шүүгч ажил чи мөнгөчсөн гэдэг юм бол тэрийг хэлээд ботлоод өгөөчтэй гэдэг гоодаг шүү дээ. Прокурор тийм шүүгч тэгээдсэн тийм. Чи тэгээд нотлоод өгч гэсэн чинь нотлогч юм шүүдэм арга нотлогч юм байхгүй гэж аваад юу гэсэн юм прокурор тэр тэгсэн тэр яаж тэр тэгсэн бүр ичгүүр санджин юм болсон шүү удаа цаг тэгэд энийг угсарсан хүн чинь энэ эргэлтээ ард үгүй тэр хоёулаа яацгаа зандаа энэ код угсарсан юм даунж байгаа хохин гэж суух гэдэг юм уу шудраг шүүх хийх гэдэг юм уу шудраг шүүх яриа гэхдээ эхлээд энэ дээр би тэрийг тоосгч л да энэ тэр яриа хүмүүс тэгээд хэлээд байгаа байхгүй юу тийм үү эхлээд энэ яриагаа чек гэж энд одоо зандаа энэ код одоо бусдыг байна харин би өөр энэ чинь хамгийн их зандаа үгийн кодтой хэлэлтээр биш тийм тэр шүүгч юм уу тийм үү гэхдээ зандаа үгийн код намайг шүүхтэр аваад би зандаа үгийн энэ кодтой өмнөөс одоо намайг эсвэл
бас л ордог гэж. Гэхдээ зандаа инквотын би хуу хүний тухай яриаг би шодрог шүүхийн тухай яриад штэ. Би хэлдэг штэ. Би ачсан үзэлтэй. Яг тэгвэл ачсан үзэлтэй юм бол үнцүүлээ байна. Хоёул эхлээд чиний байсан хэн байсан хамаагүй. Хоёул эхлээд субъектив яриад дуусгачаа. Энэ субъектив ойлголт байхгүй. Яг харахгүй энэ би бол эхлээд субъектив яриад дуусгаа хоёул дараа нь объектив яриад орё. Яг тэгвэл энэ инквотдаг хүн өөрөө нэг угсалсан байхгүй да. Харин тэгээд ядтан зүг гэдэг юм. Үгүй би энэ шүүх нь өөрийнх нь угсалсан шүүх. Тийм ээ. Инквот өөрийнх нь хийсэн. Хэрэг өөрөө хийсэн машинд өөрөө хийж байгаа нь үнэн. Золиосор яваагүй шүү хаа. Золиосор яваагүй шүү. Би ганцхан зөвшөөрөлтөөр хогчин. Үгүй хогчингүй. Золиосор яваагүй шүү. Хэрэг хийснийхаа төлөө явсан. Энэ бол золиосор яваагүй. Нэгт энийг ингээ ойлгож чек. Үгүй би золиосор энийг ойлгоо. Окей. Би золиосор явсан гэж хэлээгүй. Та хэлсэн шүү дээ. Үгүй золиосор явсан. Би тэгээд одоо нэг байгаа шүүх системд итгэдэггүй гэдэг юм. Тийм. Одооны баг миний ярьж байгаа юм чи худлаа битээ. Та золиосор гэсэн байхгүй. Золиосор байхгүй болдог. Бишээ би өөр та би юу гэж битээ худлаа яриад. Та сая тэгсэн юм байна. Хойд дараа хараа. Яа зөвлөж шүүхэд би итгэдэггүй шүү л гэж хэлсэн. Тийм зөвлөж шүүхэд би ч итгэхгүй байгаа. Гэхдээ энийг ингэсэн. За одоо хоёлыг объективны яриад. Намайг худлаа үзэрч. Гэхдээ гүжигтэйг та золиосныг гэж хэлсэн тийм. Хадууд үг алдаа хэлчихв. За одоо тэгээд хоёул та хэлсэн. Хүний ямар оглоод үг алдуулсан. Одоо энэ дэр бодод хэлсэн заяа. Одоо энэ засах ёстой юу засах ёстой. Яг засах ёстой юм бэ гэхээр би нэг юм ярих гэдэг байхгүй. Одоо тэгэл нөгөө нэг элбэг дөржиж ярих хэрэгтэй болчиход байгаа. Нээлттэй шүүх гэдэг видеоыг шууд бүх шатны шүүхийг нээлттэй болгосон биз. Тэгсэн. Тэрийг хэн хаасан? За тэрийг хэн хаасан? Хатмагийн Батбулс гараад бүх шүүх мэдээлэл гаргахаа бол хаацсан бидтэй. Тэгсэн биз. Тэгсэн. Тэг ийм нээлттэй яваад ингээд цаашаа шаажрах үйл явц явах хэрэгтэй байж тал харамсалтай нь Монгол ардын намын дээрмжт гацаа бүх юмыг хааж агаад Балтмагийн батлагтай хийж аваад энийг хийсэн бидтэй. Тэгсэн. Тэгээ одоо энэс яаж гарах хэрэгтэй юм бэ гэдэг юм хоёлоо тэгвэл одоо яг объективны тал руу орё. Би бол юу гэж хараад байгаа вэ гэхлээр үндсэн хуулинд өөрчлөлт ороо энэ прокурор шүүхээс алгах гэж хараад байгаа. Өмгөөлөгчтэй адилхан хэрэг мэдлийн үг. Тэг шүүх өөрөө ингэж яллагч талаа дагтгүй бай. Тэгээд шүүхийн юу ч нөр ингэж сайжрах хэрэгтэй. За объектив зүйлийг ярихаар харин одоо яг нэг манай хүмүүст нэг юм айгүй том дутагдал байдаг юм а. Яг ингээд ийм одоо ч тэр уг нь хамгийн чухал зүйлийг ярих гэдэг юм л та. Тэ. За одоо тэгээ яах? Энэ зөвлөлт шүүхийг яаж байлгах вэ? Тийм ээ. Яаж хинт ч гэсэн шудраг шүүх боломжтой болгох юм? Тийм үстэй. Тэгэхгүй бол прокурорын үгээр ялалж прокурорын хийсэн хэрэг боосон хэрэгээр шүүх ажиллагаа явуулдаг ийм дампуу тийм үү? Энийг яаж зогсоох юм гээд тэгтэл харамсалтай нь одоо хүмүүс чи тэр яг ийм омлын маягийн яриа сонирхдаггүй байхгүй юу? За. Миний ахаа нэг юм хэлчихэ байцаа. Би нэг юм санагдав. Би тэр чамд нэг юм хэлье. Би одоо гэхэд би өөр тэмүүчэнд хэлсэн. Яг үнэндээ энэ за жинхэнэ шудраг хараат бус шүүх гэдэг чинь яригадад өртөөл 150 орчим жил болж байгаа юм. Ойлгож байна те? Хүн төрөлхтний түүхэнд ерөөсө жинхэнэ хараат бус тийм үү? Хүн алагчилдаггүй шүүх байлгыг гэдэг яриа энэ сүүлийн 150 жилд л болж байгаа юм. Тэрнээс өмнө шүүх бол хааны шүүх байсан тийм үү? Дарангуйлагчийн шүүх байсан заа юу? Дандаа захиалгаар явдаг шүүх байсан. Дандаа улс төрийн зорилгоор хийдэг шүүх байсан. Хизээ шудраг шүүх гэж байгаагүй. Хүн төрөлхтний түүхэнд туршд. Тэгэхээр энэ хөрхи жинхэнэ хараат бус шудраг шүүх бий болгох гээд дэлхийд даяар одоо үйл явц чинь учрыг болохгүй. Гэхдээ нэг маш чухал юм байдгийг Америкийн шүүх систем дээр аягүй тодорхой байдаг юм. Одоо би энийг болж игэл энэ монголчууд бүгд үзээд ойлгосоо гэдэг байхгүй юу? Тэрний өгөхөр зэрэг шүүгчийн хэд хэдэн зүйл салж явдаг. Эхлээд гин буруутай хэрэг тогтоодог. Ял өгөхгүй шүү дээ эхлээд. Энэ хүн энэ хэрэгт холбогдсон гин буруутай юу үгүй юу гэдэг. Тэгээд гин буруутай эсхийг тогтоосны дараа хэдэн жилийн ял өгөх вэ? Ямар ял өгөх вэ гэж ярьдаг. Энэ хоёр тусдаа зүйл байхгүй юу? Тийм учраас Америк бол энэ систем тогтоосон байхгүй юу? Өөрөөр хэлбэл гин буруутай эсхийн тангаргийн шүүгч тогтоо. Тангаргийн шүүх. Тийм үү? 15, 12, 15 тий? 13, 15 янз бүр. Тий, янз бүр үүдэг. Тэд нар тогтоодог. Тэрнээс тэр шүүгч ерөөсөө тогтоодоггүй. Тийм үү? Шүүх бол тэр үед хурлал удирддаг.
хинээр үг хэлүүлэх, хизээ өмгөөлөгчөөр үг хэлүүлэх тийм ээ. Яг одоо хурлын дарга шиг үлдэн шүү дээ. Хизээ гэрч асуудал. Хизээ гэрч асуудах энэ хэргийг гэрчийн мэдүүлгийг нотлохоор гэж авахгүй юу? Тийм үү? Хинийг гэрчийн суулгах гэдэг мэтлэгээр тийм үү? Тэгвэл тэр шүүгч хизээч хэм буруутай эсхийг хэлдэггүй. Тэр 15 тангаргийн шүүгч хэлдэг. Энэ хүн нэг бол гэнтэй энэ эрэгтэй юм уу? Нэг бол гэнг өгч хэлдэг. Хэлсний дараа тангаргийн нөгөө шүүгч за гэн буруутай бол тэдэн жилийн ял өгнө гэж. Тийм ял оноо гэж. Оноо ялыг хэлдэг. Гэн буруутай шиг тогтдоггүй. Зөвшөөрч гэнэ үү? Зөвшөөрч гэнэ тэгдэг. Тийм. Энэ бол Түүхэнд нөгөө энэ 150 жилийн хугацаанд жинхэнэ шудраг бий болох, шудраг шүүх бий болох гэж хийсэн хамгийн гайхамшигтай нээлт байхгүй юу? Тэрний үгээр ямар нээлт гэж гэм буруутай эсхийг тогтоох шатны хүмүүс хизээч хавц тэрэгтэй танилцаж болохгүй. Бодож юм. Яг бол хавц тэрэгтэй танилцчих юм бол тэр хавц тэрэгний санаа бодолд автчих штеп. Тийм. Өөрөөр хэлбэл гэм буруутай эсхийг тогтоож байгаа шүүгч бол цагаан цаас болох шүү дээ байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхгүй прокурорын ядан дүгнэлт уншиж орчод нь шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрэн давтаад явна шүү дээ. Тийм. Яг бол прокурор чинь өөрийнх нь давтаад байсан ч тэг төрчих шүү дээ. Сэтгэлгээ нь прокурорын ядлах дүгнэлтээр тэр сэтгэлгээ тогтчих шүү дээ. Тэгэхээр прокурор ингэж гэдэг чи одоо прокурор ч өөрийгөө зөвхөн тул тэр яцтгийг боож өгтөө бүх тийм ээ прокурор үнч сонсож байгаа байхгүй юу? Зөв шүүгчөөс гэм буруутай эсхийг тогтоох шатны шүүгүүд бол хизээч хавц тэрэгтэй танилцж болохгүй цагаан цаас болчихтой. Зөвшөөрч юм чи? Зөвшөөрч юм энэ дээр. Яг наадтай ч грамматсан гэдэг юм л ч дээ. Тэр иргэдийнхээ төлөөллийг шүүхийн бүрэлдэхүүнд оруулаад жинхнээс шүүхийн бүрэлдэхүүн тэр иргэний төлөөлж байгаа. Тэр шийдвэр гаргахад туслаа. Тийм шүү дээ. Тийм ээ. Иргэдийн төлөөлөл чинь цагаан цаас гэсэн үг байхгүй юу? Тийм. Нөгөө хавц тэрэгтэй танилцахгүй тийм үү? Юу ч мэдгүй. Ороод Америкийн тангараг шүүгч, Германы иргэдийн шүүгч чинь шүү дээ. Бүгд цагаан цаас ордог байхгүй юу? Тийм билээ. Яг л цагаан цаас олсон хүний өмнө прокурор өмгөөлөгч хоёр тэгш хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээ маргалддаг байхгүй юу? Тэр гайхамшигтай шүү дээ. Одоо Монголд бүр хэлэг байна. Одоо өмгөөлөгч чинь шүү дээ. Тэгж ярих юм бол шүүх хуралтай прокурорыг давахын тулд гэрчийн ноцгоортой мууштай шүүх хурал болтол. Америкчтэй юм уу? Мөр англичтэй юм. Тэгээ гинтхэн ноцгоортой гараад ирдэг. Тэгээ будаа болгоочдөг нөгөө яллагч. Гэтэл манайд бол тэгүүлэхгүй шүү дээ. Нөгөө хавц тэрэгтэй амгдаагүй тийм юм авахгүй тэнхдэг байхгүй. Чи боддоо өөрөө л миний яриад байгаа албадны чимбач өөрөө л прокурор юу гэж бодсноо шүүх хурал яваад байдаг байхгүй. Тэгдэг. Прокурор чи яллагч тал шүү дээ. Тийм. Өмгөөлөгч тэнд ямар ч оролцоо байхгүй байдаг. Тэгээ шүүхийн өмнө нөгөө прокурорын авч тэргээр бүх мэдээлэл авсан шүүгч нь тийм үү сууж идэг байхгүй. Тэр өмгөөлөгч тэр энэ рүү анзаардгүй тийм сонир би гайхаад байна. Өмгөөлөгч энэ их хурлын гишүүд Тэмүүжид бас зөндөө энийг хэлсэн. Тэгэл энэ шүүхийн шинжилгээ асуудлыг ахаад л харахгүй болохгүй ч одоо бол бүр утгагүй юм бас шүүхийн ерөнхий зөвлөлт чинь парламентаас томилдог болчихсон. Өөр утгагүй болчихсон. Ер нь бол нэгдүгээр тэгээ сая ашгүй ажигтай нэг юм дээр тохирлоо сүүлийн чад их хэрэгсэн болохоор арай заавал зарцуу тагсан тийм тохирсон. Гэм буруутай эсхийг хэлэх тэр шүүгч бол одоо цагаан цаас байна шүү дээ. Юу ч мэдэхгүй байна шүү дээ. Хизээс нэг талын мэдээлэл барьж болохгүй. Хүн авсан мэдээллээрээ сэтгэлгээ тогтцдог. Зөв төрүүлж авсан мэдээллээр тогтцдог. Одоо л прокурорын өгсөн хавц тэргээр шүүх ажиллагаа явуулдаг. Энэ өстө хизээ шингэх юм бол шудраг шүүх болохгүй. Зөвшөөрж гэнэ үү? Зөвшөөрж байна. Наач өгнө. Тэгэд үл хай миний нав дагдаг 45 мянган хүн чинь алцнаар хүмүүс дагж байгаа. Намайг ингээд тэр нөгөө бусад лайвчиг хомос уудгсууд даахгүй, хүн зүрэг даахгүй. Намайг алцнаар хүмүүс дагдаг. Тэр болохоор та дээрээ сонирхолтой байгаа санаа зовсгүй. За. Тэгээ хоёул нэг ганц хоёр асуулт асууж ахаад яриадчихъя зөө. Аханд асуулт яа ганц хоёр асуулт. Зөвлөлт маягийн шүүхийг өөрчлөх хэрэгтэй. Манай иргэдийн сэтгэхгүй зөвлөлт үзэл судлаасаа салаагүй байгаа. Тиймээс ардчсан нийгэмд иргэний боловсролыг олох ажлыг системтэй явуулах хэрэгтэй гэж байна. За өөр. Тэгвэл ч ойлгохгүй шүү. ЗК хийсэн хэрэгээ
Та хүмүүсийг алга үтгэхгүй шудраг байгаарай гэсэн байна. Ялан 2 жилээс дээш байх ёстой юм аа юундаа байна гэж байна. За тэр дандаа марадлах бол. Юу ярьж байна гэсэн байна. Системийн тайван мөн л дөө гэсэн байна. Үнэн гэсэн байна. Зөвлөлтийн шүүгч Монголын шүүгчид авилгад идэвхсэн. Энэ авилгад идэвхэх сурыг эдий тавьсан шүүгтэй гэж байна. За одоо энэ дээр хоёлоо. Элбэгдэр шүүхийн бүрэлдэхүүн юу ерөнхий шүүхийг зөвлөмөлгөө шүүх ерөнхий зөвлөмөл нэлээд энэ шүүхийн реформыг гэж оролцсон. Тэгэхэд нэрээ таа чи 8-12 онд их хурлын гишүүн биз. Тэгээд энд нь оролцож болоогүй таныг оруулаагүй яатсан нэр энэ дээр хоёлоо жоох ярил л та. Та эсвэл яг тэр үед нь нэг ухаантай царилаад оролцохыг хүсэв юм уу? 8-12 та парламентын гишүүн биз шүү дээ. Гүг би чинь 12-оос 16 хотын дарга байсан биз дээ. 8-12 онд яриад байна шүү дээ. 9 он чинь данаа миний хотын дарга байх үед Элбэгдэр чинь шүүхийн реформудаа ярьсан. тэгсэн 15 он тийм ээ. Их хурлын гишүүн биш байсан баг. Тийм байна. Чи одоо хүн бүжигтэй байна. Тэгсэн байна. Тийм байна. Би чи их хурлын гишүүн биш байсан. Элбэгдэр чинь тийм шүүхийн хаа. Элбэгдэр чинь энэ устрын захиалгаар шүүх явдаг байдлыг таслан зогсоохын тулд Элбэгдэрч нэг маш чухал зүйл оруулж ирсэн. Тэрийн ёстой улс төрчид бүр яг унагсан байхгүй юу? Тэрийг би нэг гадарлаж байна тийм үү? Өөрөөр хэлбэл одоо юм байдаг шүү дээ дэлхийн арчилсан улс орнуудад ерөнхийлөгч шүүгчтэй ярьсан. Тийм үү? Эсвэл одоо прокурортой ярьсан. Аль нэг шатны шүүгтэй ярьсан. Ийм байх юм бол энэ талаар заавал олон нийтэд мэдээлнэ. Тийм үү? Бүр заавал юу ярьсан? Хэдэн минут ярьсан? Заавал өөрөөр хэлбэл заавал протокол хөтлөж мэдээлнэ. Ойлгож байна тийм? Одоо Ши Жинпинг хөрөж хоёр уулзахад заавал протокол гэж мэдээлдэг үү? Тийм үү? Яг тийм ёстой гэдэг байхгүй юу? Ойлгож байна. Тэгээд хэрвээ дэлхийн туршлага шүү, олон улсын туршлага шүү тийм хэрвээ энэ мэдээлэл өгөөгүй байвал энэ өгөөгүй тал огцордог. Одоо чинь ерөнхийлөгч шүүхтэй ярьсан тухай уцаар ярьсан гэдэг мэдээлэл өгдөөгүй гэж боддог. Тийм байна. Тийм үү? Тэгвэл шууд ерөнхийлөгч импичмент. Тийм байна. Эсвэл ерөнхий шүүгч нь мэдээлэл өгвөл шууд ерөнхий шүүгчийг огцордог. Өөрөөр хэлбэл ерөнхий энэ төрийн өндөр албан тушаалтнуудын төрийн салаа мөчрүүдийн хоорондох яриа заавал олон нийтэд үг өсөхгүй ил тод байх хэрэгтэй. Тэдэн цагт тийм сэдвээр тэдэн минут ингэж ярьсан. Үнэ өөрөөр магадгүй ерөнхий шүүгчтэй ярих хэрэг гарсан байж магадгүй тийм үү? Ерөнхий прокурортой ярих хэрэг гарсан байж магадгүй тийм үү? Энэ яриа хэлчихэл бүх нийтэд заавал шилэн байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тийм үү? За тэгээ одоо нэг юм хараа. Нямбатар тэгээд яриад байсан биз дээ. Хоёрд нь яриад хөрөс өктөрөж ерөнхийдөө доктор яриад байсан тийм үү? Гурван давхарт ингэ захиалга авдаг юм биш. Тийм. Тэгээд тэрийг яагаад одоо өөрчлөхгүй вэ? Тийм. Одоо өөрсдөө иргэлтэн болоод тэрийг хэвээр надгалаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо тэгээд нэг шударгын тул энэ манай улс төрчдийн одоо хамгийн авилгагүй зам энэ байхгүй юу? Тийм үү? Өөртөө ашигтайгаар юм хардаг. Тийм үү? Өөртөө ашигтай тэр хууль ёс тэр арчил марчил падч байхгүй. Нөгөө үйлчлэл пад байхгүй. Өөртөө л ашигтай. Тэгэхээр Элбэгдэрчийн тэр хууль одоо аюул амин чухал байх байхгүй тийм. Тэр шүүгч, ерөнхийлөгч, прокурор тийм үү? Их хурлын гишүүнтэй ярьсан яриа бүхэн заавал бүртгэж байгаа. Энэ хамгийн чухал амин суусна. Амин чухал байхгүй юу? Одоо Германд шүү дээ. Шинэ Англи ерөнхий сайдын шүүгчтэй ярьсан бол тэрийг заавал нийтэд мэдээлнэ. Тийм үү? Мөн үү? Бүр заавал нийт мэдээлнэ. Ийм шиг мэдээг бол тэгээд баларлаа. Мэдээлэл тэгж мэдээлэлгүй нь илэрх юм бол албан тушаалаас чөлөөлөгдөх асуудал заавал тавьдаг. Германы ерөнхийлөгч Штайнмайер шүүх рүү ярих гэж байхгүй шүү дээ. Ярьсан байвал Штайнмайер ийм асуудлаар тийм үү? Эсвэл одоо Мерц гэдэг канцлер шүү дээ. Шүүгчтэй нэг прокурортой ярьсан байвал эн чинь заавал нийт мэдээлэгдэж шүү дээ. Мэдээлэгдэггүй тийм одоо ийм Мерц жишээ нь Германы ерөнхий шүүгчтэй ярьсан байгаад энэ мэдээлэгдэггүй тэгвэл тэр хоёрын буруутай тал нь заавал огцордог.
Шууд ямар ч тайлбар авдаг. Шууд огцолж. Нэг ийм ахаад надад нэг юм гарч байгаа. Санал нэг юм. Санд нэг юм. За, Би энэ хоёлоо ордын мэтараа яг юм нийт үнцүүл дээр хоёлоо бол нийлээд идэх шүү дээ. Нэг юм байгаа. Одоо би ахаад шүүхийн таны дээр яриад байгаа юм чинь яг нотлоод нэг юм яриад. Энэ Зика вирус 2 жил ялах гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр нэг эмэгтэй аль дүүргийн эмэгтэй эрүүл мэндийн дарга ажилтаа угаасаа нэг Монгол Ардын нам авилгачлаа. Тэр эмэгтэйний 50 сая төгрөг ч хэдэн сая төгрөг барьж авах баригдсан юм. Тэр нь 8 нь 9 жил яадаг гэж болчихж байгаа. Ялгаагүй өөртөө давуу байдал үүсгээд тэр арилжаа хийцэн байж тээ. Тэгвэл энэ яагаад юм хоёр юм ангилтай юмар орчих вэ гэдэг бас асуудал гарч ирээд байгаа байхгүй. Энэ мэн дээр бол харин би нөгөө нэг шүүх нь өөрт нь үлээ 2 жил яадаг гэсэн юм байна. Хонглон харин өөрт нь их алтайхан зүгээр дөөлгөн ингээд нэг оролцсон юм байна гэж харж байгаа. Яг тэр эмэгтэй шиг л өгөх ёстой шүү дээ. Яагаад 8 жил тэр эмэгтэйд өгсөн? Алтмагийн Батбулгийн Жонхогийн юу тамга зан дараа багт өөрт дав байдал болгоод бизнес хийсэн билээ шүү. Тэгвэл яагаад энд нь адилхан ялахгүй ингээд баг ялах гэж байгаа юм. Ийм юм гарч иж байгаа байхгүй юу? Тэгэхээр Зика харин ял тавьчихсан биш үү? Тийм ээ. Өөрийнхөө югаар нүүн шүүхээрээ. Би бол ингэж харж байгаа яг үүндээ. Тэгэхээр Монголын шүүх таны хэлдэг энэ зөвлөлтийн шүүх учраас даавлаар харцаад байна шүү дээ. Тийм үү? Угаас л тэгж. Нөгөө нэг кейс факт баримт урдны ялж ирсэн баримт фактн дээр тулгуурлаа ийм хүмүүс ийм яд өгчүүлсэн гэдэг чуулна кейс нь байх ёстой үстэй баримт нь факт нь тийм үү? Үзэхдээ ийм яг ийм хэргийг ингэж ялгаж ирсэн тийм үү? Тийм үү? Яг гэнтэй байна. Ийм хэргийг яг ингэж одоо шийдчихсэн гэдэг нь тэшхүүт нь байгаа шүү дээ. Тэшхүүт нь байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь тийм байгаа. Тэгэхээр зөвлөлт шүүхийн хизээс шудраг байдаггүй заа юу? Тийм үнэ. Тийм учраас дандаа ингэж хэргийг ялгартаа ханддаг. Энд чинь хүмүүс тааруулж байгаа тийм үү? Энд чинь хүмүүс яг ижил зүйлийг тийм үү? Дандаа өөр шийддэг. Тэгээ энэс салахгүй юм да. Тэндээс салахгүй та. Тийм үү? Тийм учраас шүүх өөрийнхөө дур зоргоор шийдчихдэг юм болвол устдын захиалга өгөх улс төрч тийм дурн оцоохгүй яа тийм ээ. Тэгхэн дэрх мэтлэн тэр хүн тэгэл бусдыгаа айлгна гэсэн үг. Тийм шүү дээ. Бодит үн бол тийм шүү дээ. Таныг тэгэл хийсэрэж ах би бол гайхчихлээсэн. За үйл ахыг ингэж байгаа юм бол энэ шүүхийн тогтолцоо. Би гэхдээ миний дургуй үсэм тэр үед шүүхэдхээс илүүтэй үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр шийдвэр гаргасан. Зика вирус бишхэн жонко энэ хөрсөх дандаа шатар гурвал дургуй үсэм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хууль эрх мэдлэг авчирсан шүүх прокурор авилгын газрыг тэнэл авчирсан шүү. Тэр хин ялгахөө тэнд зурж байсан тэр нэг баасан дорж гэлөө хэмлээ нэг отхондог өмгөөлөгч тэр чин зураг зурж байсан бүгдөө ингээд гаргаж ирээд тэр ноутбукн дээр гарц тэр хайцсан бэ. Тийм ээ. Тэгээд харамсалтай нь би арчилсан үзэлтэн. Тэр хайцсан бэ. За байлтаа чи харамсалтай нь би арчилсан үзэлтэн тийм үү? Харамсалтай нь би үндсүүлийнхаа төлөө ярьд. Тийм учраас би дандаа хэлдэг тийм ээ. Миний дайсан шудраг шүүхээр шүүлэх хэрэгтэй шүү гэж. Тэгдэг таа тэгдэг. Мөн үү? Тэрээс би хачин юм бала намаа хонглоор чирлээ гэж орилдог бүртлээ бусдыг хонглоор чир гэж орилдог гэдэг бол би биш. Тийм үү? Жэнко G2 бол хөгийн новчнууд намайг бариад хийсний би мэдэн тийм үү? Гэхдээ би тэрнийхэн төлөө яллах гайгүй тэр хоёрыг тийм үү те? Би бол шодрол шүүхээр шүүлэх хэрэгтэй. Алтмаагийн Батбулгач хамарна тийм үү? Зика одоо чиний нэг зэвгт хамарна. Зика вирус хамарна. Яг үнээр хэлэхэд би одоо зүгээр одоо өөрийнхөө эмоцоор хүнийхээ одоо тийм эмороор бодох юм бол огч нь өөрийнхөө машинд алуулж байгаа тийм үү? Өөрийнхөө өсгсөн машины бодож байгаа тийм үү? Тэгээд уг нь баярлаад баярлахаар байгаа юм биш үү? Гэхдээ би бодоод үндэ энэ юм бол наа ч үнцүүл биш ээ гэдэг байгаа байхгүй. Би ч үнцүүл дээр байгаа л та. Зүгээр энийг ингэсэн гэхлээр яагаад гарч ирээд ингээд гоншноо тэр одоо таалбыг юм гээд галбууг тэр манай өнөр хоёртой тэг нэг сонгуулийн орондоо таалдаа чамайг дүүжлэн гэжсэн шүү дээ. Тэгээ ийм хүмүүсийг тэгээд дараа нь та ингээд үнцээ засчмаар гэдэг яриад байна. Автоэдрийн юу ярьж юу донгосчсэн над хамаагүй заа би үнцүүлээ л гэж. Үгүй байна. Тэгээ үнцүүл чинь хоёулынх нь үнцүүлтэй хүн бол хүнээс хариу авах гэж үнцүүлээ хариу нэггүй. Тэгээд хэрэгдэнгүүдийг яахаараа бид нар өмөрж эн чинь буруу ялсан малсан гэж ярих хэрэгтэй юм. Бид
би бороо ялсан гэж яриаггүй шүү дээ. Шүүх тогтолцоонд зөвлөлт шүүхэд итгэдэг шүү л гэж ярьсан. Яагаад би тэгээд энэ нөхөр яагаад яг тухайн бүрэлдэхүүнтэй яг тухайн шүүгчд тийм ээ хэрэг нь өөрчлөгдөг байхад хууль нь өөрчлөгдөг байхад яагаад 3-4 өөр шийдвэр гаргаад байгаа л гэж тэгээд би хэлцээд байгаа байхгүй. Яагаад тийм үү? Өөрийнхөө итгэл үнэмшлэр гаргасан шийдвэрээ байндаа өөрчлөж байгаа юм байл гэдэг шүү дээ. Давхаар нь доош нь буцаагаад байгаа юм чи энийг ахаад. Тэгээд яагаад тэр шүүгч нь яагаад яг тэр буцаагаад тэр анх цагаатчихсан шүүх нь яагаад эргүүлэг гэнт хэрэгтэй болгоод байгаа. Тэгээд тэр чинь ингээ уншсан чинь буруу гар шийдвэр гаргасан байна гэдэг дахиад зөв гаргасан гэдэг. Зөвлөж өгөхөд дүндээ тэнцээ ингэж тийм хог санаа нийлэн дандаа өөрчлөгдөж байхгүй тийм нөхцөл байдал тааруулж байгаа байхгүй зөвлөж шүүх гэдэг чинь яг бол зөвлөж шүүх хязгаарч хүний шударгаар шүүхгээгүй байдаг байхгүй тийм баахан хүн алж байгаа дараа нь бүгдөө цагаатах үстэй тийм бодгоо дараа нь цагаатах тийм зөвлөж шүүх юм л байсан шүү зөвлөж шүүх гэдэг чинь шүү дээ тийм амар сайхан зацаад 5 цагаатсан тийм автоудаас тийм кейс гараад байна шүү дээ тийм шүү дээ одоо дандаа удаас яг үнэндээ тийм кейс гарсан байхгүй өөрийн цагаатчихсан шүүх хэрэгэл ялчихлаа шүү дээ тэгэл яах. Тэгээд тийм болов юм уу? Хууль нэмэр. Тийм. Нөгөө хацтэр нөгөө хэрэг нэмэр тийм үү? Яг тэр шийдчихсэн ус яагаад шийдвэр гаргадаг. Харин би тэгэхээр энэ бол жишээ нь бус улс орнд бол ийм шүүгчнэр хязгаарч ажил хийдэг. Шууд чөлөөлдөг тийм үү? Яагаад гэвэл чи шударгаар шийдвэр гаргаагүй юм байна гэж үздэг. Шударгаар шийдвэр гаргаагүй шүүгчнэрийг хичээж байлгахгүй шүүхтэр. Энийг бүх шүүхийг нээлттэй явуулдаг болчмоор байгаа. Тэгээд тэр нөгөө нээлттэй явуулах чинь хамгийн гол юм. Намрын хоёрыг ганц хүйг гээд бүгд л ингээд сайн мууг нь харж ирсэн шүү дээ. Яад гэдэг тийм. Тэгэл үнэн худал гээд хүмүүс ингээд өөртөөхөө дүнлтийг тэнд хийж байгаа шүү дээ. Тэр ингээд ил болох юм. Тэрийг авч хаасан чартсан. Би харин нэг нийсээ давчраад тгшүүд миний дээр шүүхвэр тийм ээ. Нээлттэй болсны ачаар тэгтээ тийч шууд амжуулаад авч дахиад. Зөвхөн ороод ирээ. Тэгээд шууд дамжуулах хэрэгтэй байсан. Тэрээ дамжуулаагүй заа. Яг үндэ бол. Гэхдээ яг заалдуур хүн байсан. Тэгсэн битүүд байсан тэр бол. Тийм үү? Тэр чинь бас энэ чинь хүмүүсээрээ яг ингээд хүмүүсээ өмнө худлаа ярьж аягүй хүнд болчихдээ байна. Тэгээд шүүгчнүүд хүмүүс үлдээ тэр удаад бүр алай болсон шүү дээ. Тэр болоосоо шүү дээ. Тэгээд шууд цагаатаа таниад гаргаж болчихдог. Тэр учраас шүүх нээлттэй басна. За яг зөв. Тэр одоо 100% санд нэлнэ. За нээлттэй басна. За одоо нэг хоёрын осторчтой шүүхийг нээлттэй басна. Хамгийн гол нь нээлттэй баймаар байгаа. Тий. Нээлттэй. Нөгөө нэг тэр хуугаар хэн зөв хэн буруугаа харна л дээ. Тий. Нөгөө хонгод өгсөс элбэг дөрсөнд нээлттэй болгосон. Нөгөө солиргын тул хатмагийн батлал хаалаа шүү дээ. Хүмүүс бодно уу зэн дээр. Заагаад асуултаа. Тий. Баяр цогт ардсан намд орж ирснийг дэмжиж байна уу? Ирэх сонгуульд баяр цогт байснараа ялагдсан юм биш үү гэж нэг асуусан ба. За тэрийг дараа нь бид өнөөгийн шүүхийн талаар өнөө нэг өрөө хэдэн хүн нийлээд яг авсан гэдэг тэр талаар асуугаад өгөө гэж нэг юм байна. Тэр мөрөг бид чинь хойдо байгаагүй юм чинь мэдэхгүй шүү дээ. За тэр хойдо баяр цогтын дараа хойдо бас зөрчилдүүл яриатай. Би бол зарим зөрчилж байгаа. Хоёлаа гэхдээ чэтэр энэ маргаан их олон нийтэд ингээд явж ивэл аягүй чухал. Яг бол чэтэрээ маргаан ч нөгөө харилцан шүүмжлэлт хандж штэ. Тийм үү? Тэгэхээр нөгөө хүмүүс битэрээ маргаан дундаас асар их юм мэдээл ойлгож авах боломжтой л гэдэг. Тийм учраас хоёулаа байн маргах хэрэгтэй байна л да. Тэгэхээр одоо би нэг юм дүгнж хэлэхгүй чи намайг авчиад буруу ойлгуулчих гэдэг юм. Тэгээ буруу ойлгуулчих. Нэгдүгээр би хэлээд байна. Яг үндэ бол дандаа үгийн инкод өөрийнхөө өгсөрсөн машинд явж байгаа. Тийм үү? Тийм үү? Хоёрдугаар би цогтөрлөө хэлсэн шиг ингээд шүүхт бол хүндэтгэл хандчих тийм үү? Гэхдээ би шүүх систем өөрөө маш тоглолттой ч л гэж хэлээд байна тийм үү? Тэгээ энэ нь яагаар илрээд байна вэ гэхээр би дандаа үгийн инкодыг буруугүй чи намайг түрүү бүжигт би тэгж хэлээгүй шүү. За хоёул дараа нь бичлэг үзнэ. Тийм би хэлээгүй шүү заа юу. Зүгээр би юу гэж гэхээр зэрэг ийм яагаад шүүх ингээд тухайн нөхцөл байдлыг өөрчлөхөөр яагаад шүүхийн тэр тухайн шүүгчдийн шүүхийн шийдвэр өөрчлөгдөж байгаа юм бэ? Энд чинь эргэцээ төрүүлээд байна гэдэг шүү дээ. Зөв. Тэгээд би тэгж хэлээд байна шүү дээ. Тэгсэн чинь чи сүулдэ намайг бараг дандаа хэрэг хийгээгүй ёстой
Тэгж би ерөөсөө Та дараа өдөр золиосон явсан. Нэгдүгээр үгүй чи. за одоо та ихлээр ярих тусч би дараа нь дүүний. Үгүй тэгээд би тийм учраас бол яг бид бас нэг юм хэлж байгаа юм бол эрхвэс одоо намын дарга хүн чинь бол энд байр суурь хэлнэ шүү дээ. Гэхдээ цогтөрлөд яг хуулинд нийцүүлж хэлсэн шүү. Тэгсэн. Тийм үү? Тэрнтэй бол Шүүхийн шийдвэрийг хүнддэг чинь тийм үү? Чи өөрөө түрүү тэгэн бүтэ араас нь бас янз бүрийн бэлчээ үзтээ чи гэсэн шүү. Тэгсэн. Би бол тийм байгаа. Нэгдүгээр зогтгорл нам улс төрийн намд шүүхийн шийдвэр гаргацсан ямар нэг юм дээр гарч мэдгэжих нь та зүг гэдэг байгаа. Би бол энэ би намын байгууллагын одоо тэр хэн байх нь ямар хамаатай гэмт хэрэг хийсэн бол тэгэл хохин шүү дээ. Тэгээд араас нь гарч иж гоншгох ямар хэрэгтэй. Би бол энэ дээр эсрэг байгаа. Алтан нам гэмт хэрэгтнүүдээ өмөрдөг байх хэрэгтэй, явуулж явах хэрэгтэй. Ялангуяа энэ халтмаагийн баталгаар толгойлсон дээрэмчдийг тэр чигээр нь ачуулаад явуулах хэрэгтэй. Монголын тонч дээрэмчдийг шүүхгүйгээр ачуулах гэдэг юм уу? үгүй шүүхийн шийдвэр гарсан юм аа. Тэр одоо энэ холдоос нахуулаад явж байна. Би энэ дээр бол байгаа. Хоёрдугаар юу вэ гэхээр би энэ хонгил угсрантай бол та бүхэн 100% санал. Энэ дээр бол одоо хөрсөх шударгаар шүгдмээр шүү дээ. Тийм. Шударгаар орд болоод шударгаар шүгдмэ. Шударгаар шүгдэхин тулд шүүхэд реформ хийх хэрэгтэй. Одоо таны яриад байгаа яг тэр реформуудыг хийх. Гэхдээ хамгийн түрүүнд үндсэн хуулиас энэ прокурорыг шүүхийн бүрэлдэхүүнээс гарахгүй болохгүй шүү. Эндээс л ихнэ. Энэ шудраг энэ зөвлөлт маягийн шүүхийг ингэж л устгана. Тэгэд хүнээс хамааралгүй байхын тулд хоёрын нэмдээ 100% тогтолцооч танаа найзаж хийсэн тэр нээлттэй байх те ямар шүүх нээлттэй явж байгаа. Нээлттэй. Энийг аягүй чухал. Тэгээ бас нэг юм хэлсэн шүү дээ. Одоо шүүгчнэр прокурортой те ерөнхийдөө харьцаж байгаа харьцаа тийм үү? Ерөнхий сайд их хурлын гишүүд харьцаж байгаа энэ бүхэн заавал мэдээлэлтэй байх ёстой шүү те. Заавал нийтэд зарлагдах ёстой. Бүр цаг хугацаанд ярилцсан зүйлийн утга агуулга. Хэрвээ тэр мэдээлэл байхгүй ямар нэгэн утсаар ярьсан тийм үү? Холбогдсон бол тэр албан тушаалтан өгдөөг чөлөөлөх ёстой. Зөв. Ерөнхийлөгч гэсэн бол өгдөөг огцруулах ёстой. Тийм үү? Импичмент хийх шалтгаан. Импичмент хийх ёстой. Шууд. Хэрвээ тэр нь ерөнхий шүүгч өөрөө ерөнхийлөгч рүү уццаад тийм ээ? Тэгээ янз бүрийн мэдээлэл хийгүүл ерөнхий шүүгчийг зүгээр өгдөөг зайлуулах ёстой. Ерөнхий прокурорыг өгдөөг зайлуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ дээдлийн хүмүүсээс нуугдаж хизээж хуйлдаа хийж болохгүй. Хизээж хэрэг наймалцаж хэрэг захиалж болохгүй ойлгосон уу? Энэ заавал юм. Тэгээ элбэгдөржийн орон аюултай реформууд нэг байсан. Тэгээд энэ нэг за хоёлаа дараа нь тэр хөрсхийн өндөр бас маргалдах нэг ажил гарчаад байгаа тийм. За өнөөдрийн давын үрээд өндөрлөө бараг цаг хэл тахтаага ярьчлаа. Би тэр өдөржингөө машин дотор энэ талаар маргалж. Тэгээд маргааш хоёлаа маргааш ахаад яринтай яг өөр сэдвэр. Тэгээд маргааш үйл ахтаага бас зөрчиж байгаа сэдв хоёр гэдэг. Дашбалбар сумаас ярьлаа тийм. Дорн таймаг дашбалбар сумаас ярьж байгаа гэдэг энэ ахтагаа цуг намын дарахтагаа цуг ингээд манай намынхаа явж байгаа. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа.